Ер нь бол энэ одоо хэлцээрийг дэмжиж байгаа. Мэдээж одоо боловсрол, эрүүл мэнд, тонцгой байдал гээд чухал салбаруудыг хөрөнгө оруулалтанд зориулж байгаа зээл бөгөөд хоёр дахь нь бас хүүгийн зардал бол багатай учраас дэмжиж байгаа. Гэхдээ ууг нь бол одоо айлаар бодох юм бол бид нар яаж яах вэ гэхээр одоо яваад хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, эсвэл хүүхдээ сургууль сурах мөнгөө зээлээр аваад өөрсдөө байгаа мөнгөө болохоор өөр зүйл зарцуулаад байгаа юм зүйл болж байгаа. Ууг нь бид нар ийм бага хүүтэй, ийм хүүгийн зардал багатай зээлийг бол өгөөж, эдийн засгийн өгөөжтэй зүйл рүү чиглүүлэх нь чухал. Тэгээ эндээсээ буцаад бид нар төсвөөсөө одоо үндсэн хуулиар олгогдсон хүний эрх нийцэх зүйлүүдээ хийж явах нь зүйтэй гэж бодож байгаа. Гэхдээ энэ дээр бол одоо дэмжнэ гэсэн байр суурьтай байгаа. За тэгээд надад 3 асуулт байна. Нэгдүгээрт болохоор энэ батлагдсан зээлийн хөрөнгө ашиглалтын хувь хэдэн хувьтай байгаа болоо? Ашиглагдаагүй зээлийнхаа одоо зардал буюу энэ нөгөө хөрөнгө нөөцлөлтний зардалтаа нийтдээ яг улсын хэмжээнд хэдэн төгрөг төсөвлөөд зарагдаад явж байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За хоёрдугаарт болохоор энэ юуны талаар төсөв дээр тавигдахдаа болохоор гадаад зээл тусламжаар хэрэгжүүлэх 2026 оны төслөөр болохоор 6 төсөл байгаа. Тэндээс энэ онцгой байдалтай холбогдлолтой нэг заалтыг хасаад оронд нь энэ хөдөө аж ахуйн салбар дээр хийгдэж байгаа тархинд хийгдэж байгаа энэ хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн байна л да. Энэ ямар үндслэлээр тэр гамшигаас сэргийлэх хэрэгжүүлэх гэжсэн 30 саяхаа төслийг хасаад оронд нь энэ одоо коллеж буюу политехник коллежийг оруулж ирж байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За 3 дахь асуулт болохоор энэ төслийн нэгж яаж байгуулагдах вэ гэдэг асуулт байна. Яагаад би нэг асууж байгаа гэхээр би бас сайд байх үед энэ ADB-гээс авч исэн төвтөртэй аялал жуулчлалын төслийг хүлээж авч исэн. Тэгээ энэ дээр бол энэ төслийн нэгж нь маш муу ажилдаг. Маш олон илүү дутуу зардлыг одоо менежментийн фи эсвэл сургалт гэдэг байдлаар гаргаж авдаг. Тэгээд чадваргүй хүмүүсийн төслийн нэгжүүд төр бий болдог ийм асуудлууд гардыг байна гэдэг нь харагдсан. Тэгэхээр энэ төслийн нэгж нь яаж хийж явах гэж байгаа вэ? Төслийн нэгжийг яаж хинж явах гэж байгаа вэ гэдэг ийм 3 асуулт байна. За, намын гишүүний асуултанд хариулъя. Дэлгэр жаргал 2 номер. Намын гишүүний асуултанд хариулъя. Дэлгэр жаргал Сангия. За төслийн нэгж дээр яг таны хэлсний дагуу бид нар ер нь судалгаа хийгээд за энэ гадаад зээлийн хэрэгжилт үр ашиг бас хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд төслийн нэгжийн зохион байгуулалт тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж яам үзсэн. За энэ хүрээндээ бид нар өнгөрсөн хаврыг доноруудтайгаа уулзаад мэдээлэл судалгаанууд хийгдээд 7 сар засгийн газар танилцуулаад тогтоол гаргасан. Энэ нь бол нэгдсэн төслийн нэгж буюу төсөл болгон дээр төслийн нэгж байх ер нь бол шаардлагагүй. Ер нь бол одоо яг тухайн салбар дээр ялангуяа олон төсөлтэй салбарууд дээр нэгдсэн нэг төслийн нэгжтэй байгаад илүү доктортойгоор тухайн төслүүдэд хэрэгжүүлж явах. Нөгөө талд нь төслийн нэгжийг яг яамныхаа нөгөө бүтэц нэг байх, өөрөөр хэлбэл яг яамны бодлого чиглэлтэй нэгдсэн бодлогоор ажиллах, тэр төслүүдийг яг гэрээ хэлцээр байгуулагдсан хугацаанд нь ашиглалтанд оруулах ийм чиглэлүүд хүрүүлсэн. Тэгээд тогтоолын хүрээнд одоогоор улсын хэмжээнд 46 төслийн нэгжтэй 474 ажиллаж байгаа бол нэгдсэн төслийн нэгжийн зохион байгуулалтанд орсноор 203 буюу нийтдээ бид нар 270 хэдэн хүнээр бол орон тоог багасгаж ийм зохион байгуулалт өөрчлөлт хийсэн. За өнгөрсөн 7 хоног тогтоолыг үндэслээд сангийн сайдын тушаалаар төр журам буюу яг энэ шилжилтийн тогтолцооны өөрчлөлтийг хийх юм төр журам батлагдсан. Тэгэхээр энэ төслүүдийн хувьд шинээр төслийн нэгж бол байгуулахгүй. Одоо байгаа яг энэ нэгдсэн төслийн нэгжийн зохион байгуулалтанд ороод урсгал зардлаа бид нар хэмнээд яг тэр хүмүүс дээр зохион байгуулалтаа хэрэгжүүлээ явах. Цаашдаа бол яг шинэ одоо гэрээ хэлцээр байгуулагдах болгон төслийн нэгж байгуулахгүйгээр тухайн салбар дахь нэгдсэн төслийн нэгж өөрөө энэ гадаад зээлийн төслүүдэд нэгдсэн удирдлагаар хангаж авч явах ийм зохион байгуулалтыг хийсэн байгаа. Энэ зарчмаар хэрэгжээд явна. За, бусад асуултууд дээр хариулах уу? За, хэн хариулах? 9 номер. За, 9 номер. Толгой Сангиам тэр нөгөө нэг хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан болон commitment fee талаар мэдээлэл өгье. За, энэ төлбөрийг бол бид нэр энгийн их усүртэй зээлийн ашиглагдаагүй үйлдвэрлэл дээр төлдөг. За, 2023 онд бол бид
энэ төлбөрт 13.1 тэрбум, 24 онд 39.4 тэрбум, 25 онд 51.3 тэрбум төгрөг, 26 онд 59.6 тэрбум төгрөг, 27 онд 47.4 тэрбум төгрөг болж буурахаар 28 онд 46.7 тэрбум төгрөг болж буурахаар ийм төсөөлттэй байгаа. За, номон гишүүн нэмж тодруулъя. За дутуу хариултлаа. Яг хөрөнгө ашиглалт нь хэд байгаа вэ гэдэг, зээл ашиглалт нь хэд байгаа гэдэг асуумаар байна. За би энэ төслийн нэгжтэй бол эрс санал эсрэг байна. Ядгүй гэхээр одоо сүүлдээ энэ яамдууд чинь бүгдээрээ барилгын яам шиг болдог. Ийм төслийн нэгж удирдах чадваргүй бүтцээр аваачиж нэмж оруулж ирээд тэгээ бүр нөгөө төсөл нь удаашраад тэрнээсээ болоод энэ зээлийн эргэн төлөлт ч удаашрах, дахиад дээрээс нь зээлийн одоо хөрөнгөөр оруулж байгаа хөрөнгө оруулалт ч удаашрах, өртөг нэмэгдэх гэх зүйлүүд гарч ирдэг. Энийг бол би бас засгийн газрыг харж үзэх ёстой зүйл гэж бодож байна. Ерөөсөө яамдууд бол энэ төслийн нэгжийг удирдах авч яваад үр ашигтайгаар гаргаж ирж чадна гэж үзэхгүй байна. Харин ч бүр асуудал болохоор шийдвэр гарсан байна гэж харж байна. Тэгээд би нөгөө түрүүний асуусан асуултаа буюу яагаад хөдөө аж ахуйн салбар руу шилжсэн бэ? Төсөв дээр тавьсан 6 төслөөсөө өөр болсон байна гэдгийг асуугаад хоёрдугаарт одоо түрүүний хөрөнгийн зарцуулалт хэр хэмжээтэй байгаа гэдгийг нэмээд тавьчих. За, асуултанд хариулъя. Хариулах уу? Дэлгэр жаргал 2 номер. Төслийн нэгжүүд дээр бол яг хуу бид нар олон улсын байгууллагуудаа бидний гаргасан тооцоолоор бол илүү сайжирна гэж үзэж байгаа. Одоо улсын хэмжээнд 46 төслийн нэгжийг бид нар 17 олгож бууруулад за дээрэс нь яг энэ төслийн нэгжийн ажилтнууд жилээр хөсөөр ажиллах гэрээ хийж ингэж ажилдаг байсныг илүү ингэж доктортой дунд хугацаанд 3 жилээр гэрээ байгуулах юм боломжуудыг олгоод мөн дээрэс нь яам өөрөө яг хэрэгжүүлэгч байгууллагыг гэрээ хэлцээрийн хүрээнд тухайн яам нь яг тэр хэрэгжүүлэгч байгууллагаар явдаг учраас яамны үүрэг хариуцлага илүү одоо оролцуулж нэгт ажиллах ийм зохион байгуулалтуудыг хийж байгаа. За яг гадаад зээлийн ашиглалт дээр бол бид нар энэ дээр анханасаа яг төлөвлөсөн буюу одоо онцгой дээр байсан 30 сая $, боловсрол руу авсан ч юм уу хөдөөж хураа авсан тийм өөрчлөлт байхгүй. Яг анхны хилцээр түүнийхээ дагуу бид нар 26 онд гадаад зээлийн ашиглалт дээрээ боловсролын энэ 130 дээр хөдөөж хурын одоо мэсүүд мэргэжил сургалтын 20-г 150-ыг боловсролын салбар дээр гээд яг анх төлөвлөсөн дүнгээрээ л явж байгаа. Өөрчлөсөн зүйлэл шилжүүлсэн зүйлэл байхгүй байгаа. За, тулга гишүүн асуулт асууя.